За би энэ одоо энэ арчс намын үндсэн дүрмийн шинжилгээний найруулга энэ дээр бол 5 дахь хэлцүүлэгт ингээ сууж нэлээд сайн анхааралтай ингэж ажиглаж явж байгаа. За ялангуяа энэ дээр одоо яг энэ нэгдүгээр бүлгийн нийтлэл дээр бол энэ Монгол холбоо гэдэг энэ дөрвөн байгууллагын нэрийг дурдаад энэ чинь ингээ бичсэн байгаа нь бол үнэт зүйлсээ яа харахгүй баялаг мөн. Энэ уурхаагаа бол бид нар 2000 оноос хойш бол харин алтын аваад авдрын хаяна гихчээр энэ асуудал бол ингээ хандсан юм асуудлууд бий. Тэгээ энэ маань энэ 27 жилийн дараа орж ирж байгаа нь бол манай бас энэ түүхэн бахархал болох болов уу гэж би бодож байгаа. За нөгөө нэг асуудал нь юу вэ гэдэг ихлээр зэрэг өөрийн дарга нэрээ холбоо гэж анх байгуулагдсан энэ баяртай мэдээг би нэг бас нэг энэ хэлцүүлгийнхаа явц донд бол мэдээж авсан. Эннийхээ дүрм журамтай бол танилцаагүй байгаа. Энэ маань бас цаашаа ил болох байхаа гэж бодож байна. За энэ дүрм дээрээс би нэг дөрөвдүгээр зүйл дээрээс нэг зүйлийг хэлэх гэсэн. Энэ 4-3-ын дөрөв дээр аливаа сонгуультай холбоотой намын гишүүний асуудлыг өрсөлдөгчгүй тохиолдолд биш бол нууцаар бусад асуудлыг илээр санал тураах эсвэл санал нэгдэх замаар шийдвэрлэнэ гэд энийг би нэг сайн ойлгохгүй байгаа байхгүй нэг өрсөлдөгчгүй тохиолдолд бол нууцаар гэд энэ одоо зөвхөн хэвлийн алдаа юм уу юуны алдаа юм редакцийн алдаа би бас сайн мэдэхгүй байна. Энэний талаар бас тайлбар хүсэх юм аа. За өөр юмгүй.